За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 19-ний өдөр байна. Гэтлэл номны 14-өөс 16 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 14 дугаар бүлгээс эхлээд уншийе. Улмаар мөнхийн эзэн Мойсед хандаж хэлэхдээ "За чи Израильчуудад энэ үгийг хэлсгүй. Тэд зүгээ өөрчлөн Мигдул болон Зэгсэн тэнгисийн хооронд орших Пи-хахирот хотын урдуур очин буудлах ёстой. Харин чи тэдний эсрэг талд Баал-Зефун хотын өмнөр Зэгсэн тэнгисийн ирэг дээр очиод буудалсах. Үүнийг Египтийн хаан сонсвол тэд одоо эргэн тойрондоо цөлөөр хашигдсан учраас зүхтах газаргүй боллоо. Нэгэнд замаа алдсан учраас зүг чигээ олохгүй төөрнө хэмээн бодно. Би Египтийн хааны зүрх сэтгэлийг улам зүрүүд хатуу болгоно. Тийхүү тэр цэргээ аваад Израильчуудын хойноос мөшгөн дагах юм. Харин би түүнийг цэргүүдийнх нь хамт ялан дийлэхдээ өөрийнхөө хүч чадлыг гайхуулан алдаршуулна. Тийхүү Египт хэмээх улс үндэстэн мөнхийн эзэн намайг өөрийн ирэхгүй хүлээн зөвшөөрөх болно гэв. Израильчууд ч энэ үгийг ёсоор нь болгожээ. Израильчууд тийхүү аль хэдийн зүхтаж одсныг Египтийн хаан сонсохдоо төшмөд үйхэдийнхэн хамт бодлоо өөрчлөн хоорондоо хилэлцэж бид юу хийчих нь энэ вэ? Тэднийг явуулснараа бид асар их ажиллах хүчээ алдсан байна шүү дээ гэцгээв. Тийхүү Египтийн хаан Байлдааны нуман тэргээ хөллөн цэргүүдээ авч 600 шилдэг тэргээ хөллөн Египтэд байсан бүх нуман тэргийг дайчлан цуглуулж хөлөглөөд цэргийн захирагч нараараа удирдуулан гарч одлоо. Мөнхийн эзэн Египтийн хааны зүрх сэтгэлийг улам зүрүүд хатуу болгосон учраас тэрвээр Израильчүүдийн араас ийхүү нэхэл дагал болжээ. Харин Израильчууд Египтээс гарахдаа сэтгэл өндөр зориг ирмүн байв. Израильчуудыг Зэгсэн тэнгисийн ирэг дээрх Пи-хахирот болон Баал-Зефун хэмээх хотуудын ойролцоо буудалж байх үед Египтүүд хойноос нь гүйцэн ирж эзэн хааны хүлэг морд Байлдааны нуман тэргүүд, морд цэргүүд болон явган цэргүүд нь орж ирлээ. Их цэргээ дагуулсан Египтийн хааныг ирж явах үед Израильчууд эргэн тойрноо ажиж байснаа гэнэт Египтийн цэргүүд давшлан явахыг хараад асар их түгшин сандарч. Ингээд Израилийн ард түмэн мөнхийн эзнээс тусламж гуйн орилж улмаар Мойсед хэлэхдээ Египтэд биднийг булшлах газар олдохгүй байсан учраас чи биднийг энэ цөлд авчран өхүүлэхээр шийдэв. Биднийг тэндээс дагуулan гаргасан чинь ер нь ямар учиртай юм бэ? Бүр Египтэд байхдаа л бид чамд хэлж байгаагүй гэж үү? Биднийг зүгээр байлгаад өгөөч ээ. Эндээ л боочлогдож байсан маань дээр байна гэж бид хэлээгүй юу? Энэ цөл газарт ирээд сүрсэнд орвол Египтүүдийн боол байсан нь бидэнд дээр байжээ гэв. Мойсед хэдэнд хандан бүү айхтун хатан зоригтой байцгаахтун. Та нар мөнхийн эзний өгөх авралыг өнөөдрийн дотор харах болно. Та бүхэн өнөөдөр эцсийн удаа Египтүүдийг харж байгаа нь энэ юм. Мөнхийн эзэн өөрөө та нарын төлөө тулалдана. Харин та бүхэн айдуу тогтуухан байх хэрэгтэй байна гэлээ. Мөнхийн эзэн Мойсед хандаж хэлэхдээ чи яагаад над руу хандан орилж гуйгаад байгаа юм бэ? Наад Израильчуудаа урагшил гэж хэлсгүй. Таягтаагаараа сунган тэнгисийн зүг заасгүй. Тэгвэл тэнгисийн ус хоёр тийш хуйлран ярагдаж дундах хуурай газраар нь Израильчууд явган явсаар тэнгисийг гатлах болно. Би Египтүүдийн сэтгэлийг маш зүрүүд хатуу болгох учраас тэд хойноос чинь даган орцгоно. Тийхүү буй Египтийн хаан болон түүний цэргүүд, нуман тэргнүүд, морд цэргүүдийг нь нам даран тэдэнтэй зүүрлэшгүй хүчтэй болохоо харуулахдаа өөрийгөө
алдаршуулах юм. Хэрвээ би тэдний эзэн хаан болон номон тэргүүд морд цэргүүдийг устгаад ялан дийлвэл мөнхийн эзэн болохыг минь Египтүүд гарцаагүй ойлгох болно гэв. Тэгтэл Израильчуудыг хамгаалан өмнө нь ороод байнга дагуулan явж байсан ертөнцийн эзний Ербусын элч байраа өөрчлөн ард нь очлоо. Нөгөө багн хэлбэртэй үйлч бас тэдний ард очоод Египтийн цэрэг болон Израильчуудын хооронд орж тогтов. Үүнээс болоод өтгөн харанхуй үйл Египтийн цэргүүдийг таглаж, харин Израильчуудын дэргэд үргэлж гэрэл гэгээтэй байх болжээ. Тийхүү шөнийн турш хоёр талынхан бие биедээ ойрцохгүй. Тэгтэл Мойсе гараа сунган тэнгис рүү заалаа. Тэр даруй мөнхийн эзэн зүүн зүгээс асар хүчтэй шуурга үүсгэн шүнжин салхилуулахад тэнгисийн ус төрөгдөн ус нь хуйлран ярагдсанаар хуурай газар үүсв. Израильчууд тэрхүү хуурай газраар явсаар тэнгисийг гатлахад тэдний баруун болон зүүн талд хуйларсан тэнгисийн ус хан мэт сүртэй харагдаж байсан болоо. Египтүүд тэдний хойноос элдэн хөөсөөр эзэн хааны хүлэг морд, номон тэрэгнүүд, морд цэргүүд бүгд тэнгис рүү яваад оржээ. Үүр цайх үед мөнхийн эзэн багны хэлбэртэй галт үйлнээс Египтийн цэргүүд рүү харж байгаад үйл хэргийг нь бүтлгүй болгож эхэллээ. Үүнээс болоод номон тэрэгнүүдийн дугуй шаварт шигдэн тэрэгнийхээ голоос мултарч унав. Египтийн цэргүүд өөр хоорондоо хилцэхдээ энэ Израильчуудаас амьд дээрээ эртгэн салснан дээр мөнхийн эзэн тэднийг хамгаалan Египтүүд бидний эсрэг тулалдаж байгаа шинжтэй байна шүү дээ гэв. Тэр үед мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ за одоо тэнгис рүү гараа сунган заасгав. Тэгвэл тэнгисийн ус буцаж хуйлран Египтүүд болон тэдний номон тэрэгнүүд, морд цэргүүдийг арчин хаях болно гэжээ. Мойсе хэлсэн ёсоор нь тэнгисийн зүг гар сунган заалаа. Тийхүү үүр цайх үеэрээ тэнгисийн ус эргээд хуйлрав. Египтүүд тэнгисээс гаран зүхтахыг оролдсон боловч мөнхийн эзэн тэднийг үрд тэндэн булшилсан болоо. Тэнгисийн ус эргэж буцахаар хуйлан давлгаалахдаа номон тэрэгнүүд, морд цэргүүд болон Израильчуудын хойноос мөшгөн хөөж тэнгис рүү орсон Египтийн хааны бүх цэргийг живүүлсэн агаад тэднээс нэгэнч амьд гарсангүй. Харин Израильчууд хуурай болсон газраар нь явсаар тэнгисийг гатлахад тэдний баруун зүүн талд тэнгисийн ус хуйлрах нь хан мэт сүртэй харагдаж байсан болно. Мөнхийн эзэн ийхүү тэр өдөр Израильчуудыг Египтийн гараас бүр мөсөн салгаж өгсөн юм. Египтийн цэргүүдийн цогцос хүүрөө тэнгисийн эргээр гулдаан байхыг Израильчууд дараа нь харжээ. Мөнхийн эзэн авгай хүч чадлаа харуулan байж Египтүүдийг хэрхэн устгасныг Израильчууд хараад түүнээс ихэд имэн мөнхийн эзэн болон түүний үнэнч зарц Мойсед итгэцгээв. За үргэлжлүүлээд 15 дугаар бүлгийг уншийе. Тийхүү Мойсе болон Израилийн ард түмэн мөнхийн эзнийг багтан магтахдаа энэхүү дууг түүнд өргөн барьжээ. Яруу алдраа гайхуулсан мөнхийн эзнийг магтан дуулъя. Дайсны цэрэг хүлэг мордыг нь далайн тэнгист живүүллээ. Мөнхийн эзэн бол миний хүч чадал, магтаал дуу миний аврал билээ. Миний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн бол тэр билээ. Түүнийг би алдаршуулна. Эцэг үгдийн маань өргөмжлөн хүндэлж явсан ертөнцийн эзний нэрийг би өндөрт өргөх болно. Мөнхийн эзэн бол тулалдаанд гарамгай жанжин. Мөнхийн эзэн гэдэг нь түүний жинхэнэ нэр. Египтийн хааны номон тэрэг дайчин эрсийг мөнхийн эзэн тэнгист булшилсан. Египтийн хааны шилдэг жанжинуудыг тэнгисийн усан живүүлсэн. Хөлгүй усанд залгиулаад тэнгисийн гүн рүү тэд чулуу мэд живэн орлоо. Мөнхийн эзэн минь баруун гарт нь багтан хүчтэй. Өстөн дайснаа та өөрөө баруун гараараа бут цогтөг. Эрхэмсэг та авууга хүчээрээ эсэргүү бүхнийг
устгаж хайдаг. Уур хилэнгээ харуулбал та тарайн талбайд үлдсэн хатсан язорыг шатаах мэд хамж тэднийг цөлмдөг. Өчүүхэн төдий үлээхдээ та тэнгисийн усыг давлгаалуулан хүчит долгионоор нь тоглон хан мэд хуралдуулахдаа хөлгүй их усыг хөрс шороо мэт болголоо. Өстөн дайсан маань сайрхан араас нь мөрдөөд явъя. Атхандаа базаад авъя. Олзоо хувааж авъя. Хүссэн юмаа хий. Хуйтай сэлмээ суглая. Ам биеийг нь хөнөөй гівч. Тэднийг та хүчит салхиар үлээлгэн тэнгисийн усаар хаман хөлгүй их усны гүнд хард туглаг мэт живүүллээ. Мөнхийн эзэн минь, Бурхан тахил олон байвч хэн нь тантай игнэх вэ? Ариун чанартай нь эрхэмсэг, авгаа үйлстэй нь сүрлэг, бүтээсэн үйлстэй нь гайхамшиг тантай хэн тэнцэх вэ? Хүч чадлаа харуулхад тань өстөн дайснууд мөхөж хөрс дэлхийд залгиуллаа. Чөлөөлж өгсөн хүмүүсээ та хувиршгүй хайраараа дагуулсаар, хүч чадлаа харуулсаар, хөтлөн дагуулж явсаар дархан нутагтаа авчирна. Хийсэн бүхнийг тань сонсоод харийн улсууд дагжин, Пилишэд үндэстнүүд сонсвол үхлийн айдас давтна. Едом улсын захирагч нар айж, Моаб улсын удирдагчид дагжин, Хянан нутгийнхан зүрх алтна. Таны хүмүүсийг яваад өнгөртөл үнийг нь төлөөд чөлөөлөн авсан өөрийн тань хүмүүсийг яваад өнгөрөхт нь альж нутгаар дайран гарахт нь айдас түгшүүрт тэд автна. Хүчит гараа далаах ихт нь хараад хөшөө чулуу мэд зогсон үлдэнэ. Онгон дархан ууланда тэднийгээ та аваачаад өмч болгон газар өгөөд нутаг болгон суурьшуулна. Мөнхийн эзэн минь, тэр нутагт өөрөө та оршихоор шийдсэн. Мөнхийн эзэн минь, тэр нутагт ариун сүмээ барихаар шийдсэн. Мөнхийн эзэн та минь, мөнх захирагч эзэн минь. Египтийн хааны хүлэг морд, номон тэрэгнүүд, морд цэргүүд зэгсэн тэнгис рүү ороход мөнхийн эзэн тэнгисийн усыг буцааж хуйлруулан тэднийг живүүлжээ. Харин Израильчууд тэнгисийн дунд үүссэн хуурай газраар явсаар цаана нь гарсан болоо. Тэгэхэд Аароны эгч буюу ертөнцийн эзний зарлага Мириам хэц хөгжим гартаа барин бусад эмэгтэйчүүд бүгд түүний араас хөгжмөө барин гарч ирээд бүжгэлэхэд Мириам дуулж эхэлсэн нь ялгуулсан хүчээ гайхуулсан мөнхийн эзнийг магтсугай. Дайсны цэргүүд хүлэг мордыг нь далай тэнгис живүүллээ гэв. Улмаар Мойсе Израильчүүдийг зэгсэн тэнгисээс цааш дагуулan явсаар Шүр гэдэг нэртэй цөлд ирэхэд тэд бүтэн 3 хоногийн турш яваад ус олсонгүй. Тэгээд Мара гэдэг газар ирэхдээ ус олсон боловч тэр нь уухын аргагүй гашуун ус байж. Тийм ч учраас тэр газрыг Мара, гашуун гэсэн үг гэдэг байв. Израильчууд Мойсед үглэж яншин, за одоо бид чинь юу уух болж байна гэцгэв. Мойсе тэгэхэд нь мөнхийн эзнээс тусламж гуйхад мөнхийн эзэн түүнд нэгэн мод зааж өглөө. Мойсе тэр модыг аваад ус руу хаяхад усны гашуун амт үгүй болжээ. Яг тэнд мөнхийн эзэн Израильчуудад хууль тогтоож өгөөд өөрийнхөө шийдвэрийг хэлэн тэднийг сорж үдсэн байна. Мөнхийн эзэн хэлэхдээ мөнхийн эзэн ертөнцийн эзнийхээ дуу хоолойг чих тавин сонсож, миний өмнө үргэлж зөв юм хийн. Миний тогтоосон хуулийг дагаж мөрдөн, миний тушааж хэлсэн үгийг анхаарч байвал Египтүүдэд тусгасан тэрхүү янз бүрийн өвчин эмгэгийг би танарт тусгахгүй. Учир нь гэвэл би өвчин бүхнийг ангаагч мөнхийн эзэн болоо гэв. Дараа нь Израильчууд Елим химээх баян бүрдтэй газар хурж ирлээ. Тэнд 12 булаг шанд, 70 ширхэг ургаа 70 мод байсан учраас Израильчууд тэндээ булгийн ойролцоо буудалцгаав. За үргэлжлүүлэн 16 дугаар бүлгийг уншийе.
Тэд Элимээс хөдлөн Элим болон Синэ уулын хооронд орших Син химээх нэртэй цөл газар ирсэн бөгөөд Израильчүүдийг тийхүү Египтээс гарснаас хойших өдрийг тоолвол 2 дугаар сарын 15 болсон байжээ. Гэтэл Израильчууд бүгд Мойсе Аарон нарт өгүүлэл гомдол тавин мөнхийн эзэн биднийг Египтэд байхад маань өхүүлсэн бол дээр байжээ. Тэнд байхдаа бид ямар ч байсан талах махаар дутдаггүй байсан юм. Харин та нар биднийг энэ цөлд дагуулan авчираад бүгдийг маань өсгөж алах нь байна гэцгээв. Тэгэхэд нь мөнхийн эзэн Мойсед хандан за харагтун. Би тэдэнд тэнгэрээс идэх юм болгож өгнө. Хүмүүс өдөр бүр гарч тэр өдрийнхөө хэрэгцээний хэрээр түүнийг цуглуулan авах хэрэгтэй. Хэлсэн үгийг минь тэд хэр зэрэг найдвартай дагахыг үгээр нь би сорж үзье. Харин 6 дахь өдөр энгийн өдрийнхөөс 2 дахин илүү хоол цуглуулan авах ёстой болно гэжээ. Тийхүү Мойсе Аарон хоёр бүх израильчуудад хандан та нарыг би биш харин мөнхийн эзэн өөрөө Египтээс дагуулan нааш авчирсныг өнөө орой та нар харцгаах болно. Та нар бидний эсрэг биш мөнхийн эзний эсрэг гомдол гаргасныг чинь тэр сонссон учраас маргааш өглөө түүний сүр жавхланг харцгаана. Бидэнд та нараа гомдол гаргах хэрэггүй шүү гэв. Мойсе цааш нь израильчуудад хэлэхдээ өнөө орой мөнхийн эзэн та нарт идэх мах өгч маргааш өглөө цатгах талах болгохдаа та нарын гаргасан гомдлыг сонссноо харуулах болно. Бид бол хинч биш. Та нар харин түүний эсрэг гомдол мэдүүлснээ л ойлгохтун. Та нар намайг эсэргүүцээгүй. Харин түүнийг л эсэргүүцэж байна шүү дээ гэлээ. Тэгээд тэр Ааронд хэлэхдээ чи бүх израильчуудад энэ үгийг хэлсэгүй. Мөнхийн эзэн та нарын мэдүүлсэн гомдлыг хэрэгсэж үзлээ. Тиймээс одоо түүний өмнө хуран цуглогтун гэж хэлээрэй гэв. Аарон ч энэ үгийг израильчуудад хэлж улмаараа хүн бүр тэртээ хол цэлийг цөлийн зүг хараа чиглүүлэн байтал гэнэт Тэнгэрийн үүлэн донд мөнхийн эзэн өөрийнх нь сүр жавхлан харууллаа. Улмаар мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ би израильчуудын мэдүүлсэн өгүүлэл гомдлыг сонслоо. Тэдэнд энэ үгийг хэлсэхгүй. Хариу бүрий болоход та нарт би мах өгч өдүүлнэ. Өглөө болоход та нарт би талга өгч цатгана. Тийхүү мөнхийн эзэн ертөнцийн эзэн чинь би юм гэдгийг та нараа мэдэх болно гэж хэлсэхгүй гэв. Тэр өдшин үе олон бүдэн шувуу израильчуудын буудалсан газарт сүрг сүргээрээ нисэн эрцгээжээ. Маргааш өглөө тэдний буудалсан газрын эргэн тойронд битүү шүүдэр буусан байлаа. Шүүдэр ууршин алга болоход тэрхүү цөл газрын хөрсөн дээр нэмгэн хучсан хяруу мэт хөвсгөр цагаан юм үлдэв. Израильчууд үүнийг хараад юу болохыг нь тааж ядан нэгнээс "Эн чинь юу вэ" хэмээн асууцгаажээ. Мойсе тэдэнд хэлэхдээ энэ бол та нарт идүүлэхээр мөнхийн эзнээс ирүүлсэн талах мөн. Мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Хүн бүр эдгийнхээ хэрээр үүнээс цуглуулan авсах. Гэр бүлийнхээ хүн тус бүрд нэг умээрийг цуглуулan авах хэрэгтэй гэв. Израильчууд ч үүнийг хэлсэн ёсоор нь гүйцэтгэж өөрсөдөө тохирохын хэрээр их бага хэмжээгээр түн авцгаалаа. Дараа нь нэг умээрийг хэмжиж үзэхэд ихийг авсан нь нэгдэхгүй, багыг авсан нь багдахгүй түүсэн учраас бүгд гэр бүлдээ хүрэлцүүц хэмжээгээр цуглуулсан байжээ. Мойсе тэдэнд хандан за энэ хоолноос заримыг нь үлдээн өглөө болтол хойш нь тавьж болохгүй шүү гэв. Гэтэл зарим нь Мойсегийн үгийг үл хэрэгсэн, заримыг нь өглөө болтол тавьж хонуулсан учраас тэр нь өтөж өмхөрсөн байна. Мойсе үүнд насар их уурлжээ. Түүнээс хойш хүн бүр өглөө босоод хэрэгцээнийхээ хэрээр нөгөө хоолноос цуглуулan авдаг болов. Цуглуулж авалгүй үлдсэн нэг нь халуун наранд хайлан алга болдог байлаа. 6 дахь өдөр нь тэд ердийнхөөс 2 дахин илүү хэмжээтэйг цуглуулan авчээ. Энэ нь өрхийн нэг хүнд 2 умээр ноогдно гэсэн үг юм. Үүнийг хараад израильчуудын овог ахлагч нар Мойсе дээр очин хэрхэх тухай асуухад Мойсе хэлсэн нь
Мөнхийн эзэн хэлсэн ёсоор маргааш амралтын өдөр бөгөөд зөвхөн түүнийг хүндлэх ёстой ариун өдөр мөн. Тиймээс хүн бүр өнөөдөр чанах ёстой хоолоо чанаж, болгох ёстой хоолоо болгоод үлдснийг нь маргааш болтол хойш нь тавиад идэж болно гэв. Тиймээс бүгд Мойсегийн хэлсэн дагуу хоолоо хонуулахад энэ удаа хонуулсан хоол нь өтөж өмхөрсөнгүй. Мойсе Израильчуудад хэлэхдээ за өнөөдрийн хувьд та нар хонуулсан хоолоо идэх болно. Учир нь гэвэл өнөөдөр мөнхийн эзний ариун өдөр. Тэнгэрээс буудаг хоол өнөөдөр гаднаас олдохгүй. Та нар 7 хоногийн 6 өдөр тэр хоолыг цуглуулах боловч 7 дахь өдөр болох ариун өдөр тэр хоол олдохгүй гэж хэлсээр байтал тэр өдөр зарим нь хоол цуглуулахаар гадагш гарсан боловч гар хоосон буцаж ирлээ. Тэгэхдээ мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь энэ хүмүүс хэр удаан ийхүү миний тушааж хэлсэн үг тогтоож өгсөн хуулиас татгалзах вэ? Харж бай. Мөнхийн эзэн би нэгэнт 7 хоног бүрийн ариун өдрийг тэдэнд тогтоож өгсөн учраас 6 дахь өдөрт нь 2 хоногийн хоол өгсөн. 7 дахь өдөр нь хүн бүр гэртээ байх ёстой бөгөөд хинч гадагш явах ёсгүй гэв. Ийхүү 7 дахь өдөр нь бүгд гэртээ байж амарцгах боллоо. Израильчууд нөгөө хоолыг маан хэмээн нэрлсэн нь еврей хэлээр энэ юу вэ гэсэн утгатай болно. Энэ нь харахад өсвөний үр мэт цагаан бөгөөд зөгийн балтай жигнэмэг мэт амттай байв. Мойсе Израильчуудад хэлсэн нь мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Өнөөх манна гэдэг юмнаас та нар нэг умээрийг аваад хойч үедээ зориулан хадгалсах. Та нарыг Египт нутгаас дагуулan гаргаад хоосон цөлд ямар хоолоор тижээж байсныг минь тэд харцгааг гэж байна гэв. Улмаар Мойсе Ааронд хэлэхдээ вааран савнд нэг умээр манна хийгээд мөнхийн эзний өмнө өргөн барьж улмаар хойч үедээ зориулан хадгалсах гэжээ. Аарон тэр ёсоор нь өнөөх маннаг савнд хийгээд мөнхийн эзний гэрээг агуулсан авдрын өмнө байрлуулан хадгалдаг болов. Израильчууд тийхүү 40 жил цөлөөр нүүдлэн нутаглаж хүн амьтан оршин сууж болох үз газар эртлээ манна идэж байсан юм. Тэд Хинaan орны хил дээр ирэн иртлээ. Ийхүү маннагаар хооллож байсан болоо. Тэрхүү умээр гэдэг хэмжээ нь ифах хэмжүүрийн 10-1 болно.